Подкастын шинэхэн дугаар маань дэлхийн алдарт One Brand-тэй хамтран ажиллаж байна. Монгол улсад албан ёсны эрхтэйгээр олон улсын стандартад нийцсэн бэлгэвчүүдийг оруулж ирж байгаа юм байна. Тэгээд номин, сүлжээ, дэлгүүр болон бүх эмийн сангуудаас авч болохоор байгаа юм байна. Уламжлалаараа шинэхэн даваагаар өгсөн байна. Тэгээд хүлээлгийн өрөөний шинэхэн дугаар хэлэх гээд ариун авдахаар энэ чинь сууж байна. Тэгээд өнөөдөр ямар сэдвээр юу ярих гад халуухан дээрээ тавьсан сууж байна. За манай найз нэлээ халааттай байх шиг байна гэж тэгсэн. Хил аван докторч байгааг та бүхэн сонсч байна уу? Өнөөдөр бүр зорин халаалттай бичиж байна. Ойр дээрээс халаалттай бичээгүй. Тэгэхээр энэ дугаар бол нэлээд төөнсөн дугаар болох байх гэж бодож байна. Инээд алдаад л шүү дээ заяа. Гэт тас инээд дээр тавьсан. Үгүй хүнээс уул боо очиж авах гэж яваад боо. Тэгээд нөгөөтгний авахтай ганц хундаг вино уугаа тэгээд тэрэндээ айгу халаа тэгээд бүр нүүр мөр халж малаад өнөөдөр чи айгу тийм сонио өдрөө мэдгүй сонин ч юм уу ямар ч байсан хүүтэн чив шийдүүлэн чив шиг сонин өдөр байлаа гэдэг дээр за окей нэлийн задгаад ирээд л тавих юм шиг ба шүү дээ хамаагүй шүү дээ бид нар тийм вайбыг хүсэж байгаа шүү дээ заяа сонсож биднэ би үн гэлэм болсон байсан шүү дээ за өнөөдрийн сэдв болвол эрэгтэй хүн тэр дундаа яг сексийн чадвар сайтай те скилд суралцсан тийм эр хүн гэж яг ямар хүнийг хэлэх юм бэ? Одоо секстэй сайн гэл өөртөө ингээл нэг юм жоохон багт цагтаал те ингээл мен ч алтан штэ гэдэг ч юм уу те ингээл би бас ямар ч хөөхнийг жаргаа өдөр гэж үгээл нэг тийм өөртөө ихтгэлтэй залуучууд ер нь байдаг штэ те. Тэгээ тийм залуучуудыг ер нь яг эмэгтэйчүүд яг юугаар нь дүгнэд юм бэ те. За ингээд секс ярилцаанд орсныхоо дараа за тэр секс бол үнэхээр галзуу байсан. Тэгээд тэр залуу бол үнэхээр сайн юм байлээ гэдэг. Яриад дуустдаг. За ярьдгүй маа гэхдээ ядаж бодоод дуустдаг тийм хэмжээний ур чадварыг эмэгтэйчүүд ер нь яг юугаар нь дүгнэд юм бэ? Ямар ур чадвартай хүнийг секстэй сайн гэж эмэгтэйчүүд ойлгоод байгаа юм бэ гэдэг талаар өнөөдөр ярилцахаар бэлэн болсон байна. Тэгээд өмнө нь боддог байсан бодол 180 градус эргэжээ. Би яг энийг ярих гад ингээд сэдвүүдэж ихсаа сууж байхдаа бодсон чи борхон минь. Энэ хүлээлт өөрөө ариуна мөн үү гэж бодлоо. Чи яг 20 эдтэй секстэй сайн эр хүн гэж ямар хүнийг хэлдэг байсан бэ? Надад айгу урчсаалт байна. Тэр нь одоо жишээлбэл тэг шөнө 7-8 дахидаг, 11 дахидаг. Эсвэл эргэтэн нэлээд том ч юм уу тэг нэг эсвэл нэг юм амар хурдан хийдэг тэг ингээд ламаг бүр ингээд тавилж чаддаг мадаг. Тиймэрхүү залууг секстэй сайн гэж боддог байж. Байсан юм гэж өнгөрсөн зэгдэр. Тий. Нэг секс ихтэй одоо 7-8 байрлалаар ингээд сольж малж хийдэг ч юм уу тэгж мэгэл нэг юм амар байдаг да юм галзуу ер нь баг юу болоо өнгөрчөө гэж бодох хэмжээний. Тэгээ тийм хүнийг маргааш нь ингээл хамаг би хүндөр болдог ч юм ингээл бүр амар юу яасан бэлээ ийсэн бэлээ хас тэр залуустай амар лаг байсан байна гэж боддог байсан боловч одоогийн өндөрлөгөөс харахад одоо нэг 30 хараад харахад бас арай өөрчлөгдсөн байна гэж би яг энэ дугаар бичих гэж байхдаа бодлоо. За юу өөрчлөгдсөн юм шиг бодсон чинь хамгийн түрүүнд одоо яг нэг тийм юу нэг чухал байхаа болчих нэг юм тоонд тэг ингээл 7-8 дахидаг мэгдэг тэг эсвэл нэг юм намайг ингээл бүр яаж мадаг одоо бүр ингээл тавиулж мавилдаг юу гэдэг чи тэр мэр айгуу чухал байхаа болчих. Одоо юу хүсэж байна вэ гэхээр нэг юм мэдгүй нэг юм мэдрэгддэгтэй ингээл амар юм хайраар хийсэн секс ч юм уу эсвэл нэг юм ингээл амар гоё мэдрэмжээр хийсэн секс дараа нь би тавьсан ч тавиагүй ч ер нь юм тавих нь айгуу чухал биш болчих. Яг юм процесс нь ч юм уу те яг тэр процессыг надад өгж байгаа тэр залуу тэр нь ингээд тэрийг би дараа нь энэ залуу ингээд секстэй сайн залуу байжээ гэж бодох хэмжээнд хүрсэн юм байна гэж мэдгүй одоо яг тэгэж бодож байна. Гэтэ энэ подкастын төгсгөл бас нэг өөр юм бодсон байж бас магадгүй байна. Наад дээр нэг юм дилемма гарч ирж байгаа заяа. Одоо ингээд нэг юм тийм ч юм шиг үгүй ч юм шиг бодол. Одоо ингээд яг ингээд сэтгэлтэй хүнтэйгээ ингээд хийгээд те ингээд сексийн дараа ингээд нэг мөр ташаал аваад байгаа шүү дээ те. Тэгтэл одоо ингээд сэтгэл чинь бас нэг юм өөр халуун мэдрэмж өгч байгаа учраас тэр сексийг арай өөр амттай болгож байгаа бах те. Гэтэл тэр сэтгэл чинь яг сексийн ур чадвар муу юм уу? Тэ ингээд би чадвартай эр хүний тухай өнөөдөр ярих гэдэг чинь гэтэл яг тэр сэтгэлтэй байна гэдэг чинь өөрөө тэр ур чадрыг илэрхийлэх юм уу? Харин тэр чинь айгүй биш болчиход байгаа байхгүй юу? Үгүй биш ч юм уу гэхээр бас мөн ч юм шиг заяа. Яг чиний төрнөөс дилемма гарч ирээд ингээд байгаа шүү дээ. Яг нэг юм
За одоо сэтгэлгүй ингээд аваад үзээ те ингээл юу гэдэг нөгөөдхөнд одоо ингээл бүр амар хийдэг мэддэг хүмүүс байдаг шүү дээ. Ер нь л ингээл одоо найзуудыгаа л ингээд сонсож байхад найз залуу нь ч юм уу өөрхтэй залуу нь ингээд 8 хийж гинэ мэж гинэ гэдэг ч аахгүй. Тэнгүүд ингээд гэд нэг юм бас бодож байгаа шүү дээ. Ингээд сэтгэлтэй залуу хажууд байсан ч гэсэн ингээд нөгөөдхтэйгээ би ингээд шал ондоо секс хийж байгаа шүү дээ. Тэнгүүд нэг юм тэстэй амар лаг л юм байна да гэж би шууд гэж бодож байгаа байхгүй надаар. Тэнгүүд ингээд нөгөө нэг залууга бодонгууд тэр ингээд намайг амар ойлгож секс хийж байгаа байхгүй. Тэг ингээд тэг намайг юунд дуртай гэдгийг мэддэг ч юм уу эсвэл надтай ингээд тэг чи юу хиймээр байна чи яг яалагмаар байна гэдэг ч юм уу тэрийг маань ингээд асууж масуугаад одоо миний юу хүсэж байгааг асуугаад тэгээд тэрийг намайг тавиулж чадангууд ингээд би энэ залуу нэрээ ур чадвартай мүү гэж бас ингээд бодоход бас хүрч байгаа байхгүй. Яг зөв. Тийм ээ. 1 оноо 5 ононоос 1 оноо боллоо. Одоо тэгээд сүүлд нь 5 оноо цуглуулж чадах юм бол чи эр хүнийг маш сайн ойлгодог юмхтэй болж таарч ин заа яач гэж. Гайхалтай тэсэрнэл. Ер нь энэ дээр хараа яг над өнцгдээс чи ингээ харангууд секси ур чадвар сайтай залуу гэж тэгвэл зөвхөн техникийн хувьд сайн биш те. Харилцааны хувьд одоо ингээд тэр хүний дотор бас юу мэдэрч байгааг нь илүү чухалчилж авч үздэг тийм хүнийг секс ур чадвар сайтай гэж хэлэх гээд байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол намайг ингээд ойлгох чадвартай энэ ийм хүсэж байгаа мэй гэдгийг нэг юм хэлүүлэлтгүйгээр юм хараад нэг үйл хөдлөлөөс нийслэл гаргаж байгаа реакцаас нь хараад ч юм уу те. Тэгээ ингээд нэг юм хэрэгцээг нь мэдэрч чаддаг те. Нэг яхаа мэдгүй ингээд нэг байгаад байдаг биш те. Ингээд шууд ингээд маневрлаад ингээд аваа авчиж чаддаг. Тэгээ ер нь бол юунд дуртайг маань бас асууж чаддаг тэр зүрхэлдэг нэг тийм хүнийг бас скил сетэ гэж хэлэх гээд байгаа юм болоо гэж би бодсон. Зарим хүмүүс ингээд нэг айгаад байдаг юм шиг байдаг байхгүй. Чи нэг ямар хөө төрлийн секс дуртай вэ гэдэг ч юм уу те ингээд өмнө нэг юм мэдээлэл солилцсон байх хэмжээний яриа те тэр яриагаа явцсан байсны дараагаар нэг илүү амттай секс болоод байгаа юм шиг мэдрэмж төрдөг штэ. Тэгэхээр тэрээ нэг юм айлтгүйгээр нэг сексийн өмнө асуучдаг ч юм уу. Нээлттэй ярилцж чаддаг. Тийм хүнийг бас би энэ сексийн бас нэг скил, бас нэг ур чадвар юм байна гэж ойлгох юм гэж бодсон. Тэгээ өмнө нь бол ерөөс тэгж боддгоо гэж. Өмнө нь ингээд яг ерөөсөө зүгээр нэг чиний хэлдгээр тоо те ингээд нэг юм маргааш нь баг явж чадгааргүй хэмжээний өвдөд мөвдсөн. Йоо ястай амар секси цэвэр гэж мэгж боддог байсан болвол одоо ингээд нэг 30 гарсны дараа ингээд харангуут амттай секс гэдэг чинь ингээл яг нэг хужир давсан таарцсан те ингээд амтлагчаар хоолоор болвол ингээд нэг яг амтанд таарц хит чоргогч биш хит чихэрлэгч биш те ингээд яг бүх юм таарсан юм гой сексиг мэдрүүлж чадсан хүнийг л секс скил сайтай хүн гэж хэлэх гээд байгаа юм байна гэж би бодсон. Тэгэхээр штэ те. Ер нь ингээд чи өвд хоёр ингээд подкастгаа эхнэл хэсэг дээр ингээд ярьсан зүйлүүд болвол тэр нэг юм орчныг бүрдүүлж чадаад тэр нэг сэтгэл зүйг нь бэлэн болгож чадаад байгаа хүнийг секс скил сайтай гэдэг юм шүү. Яг гоо тэгэж бас харж олон заяа. Одоо ингээд чиний ярьсантаа би ингээд 100% нэгтчихин заяа. Тэнгүүд бас нэг юм өөр асуулт гарч ирж байгаа хгүй. Би нэг шөнийн явдал хийчээд тэр залуугаас ингээд амар сэтгэл хүсэдэж чадахгүй байхгүй юу? Тэ. Яг нэг юм нэг шөнийн явдал дээр тэр залуугийн хэр скил сайтай биш вэ гэдг нь харагдах юм шиг яг надад ингээд санагдсан байхгүй юу? Одоо ингээд тэг скил сайтай залуу юу вэ гэж би ингээд бодож байхдаа за ингээд одоо удаан үерхсэн хүн ч юм уу тэ удаан хамт байсан хүн ч юм уу эсвэл нэг 5 удаа секс хийсэн хүний скил чинь нэг ондоо энэ би тэрийг нэг арай өөр чадвар нь олоо мэдсэн ч юм уу тий. Тэнгүүд ингээд ганц шөнийн явдал хийнгүүд тэр залуугийн яг скил сайтай эсвэл үгүй нь яг ингээд нэг юм сэтгэл байхгүй мөртлөө харагдах юм шиг санагцаахгүй яг техник дээр. Үгүй юу? Тий, гэхдээ ингээд ухаан жолоогүй ингээд намаа ингээд дуртай байгаа дургүй байгаа мэдхгүй ингээд норсон нороогүй мэдхгүй ингээд зүгээр ухаан жолоогүй л ингээд чихээл дайраал идэг болвол бас мэдрэл утаа өстэй тий ингээд хичнээн тэр хүн техник сайтай байж болно. Гэхдээ ингээд нэг мэдрэмжгүй хичнээн ганц шөнийн одоо явдал байлаа ч гэсэн тэрэнд чинь нэг юм сэтгэл гаргаад тий ингээд энэ хүнд бас таашаал хөрөхтэй зөвхөн бие таашаал аваад өнгөрөх биш тий аль аль нь энэ ингээд сексийн дараагаар сэтгэл ханамж төвлөлт хэрэгтэй гэдэг хандлагаар хандаад тий одоо ингээл оршил хийдэг ч юм уу. За үнэхээр оршлоо хийж амжихааргүй хэмжээний амар quick chemical хийхэр хэмжээний байдаг юм бол одоо хөх оролтоо. Тэг би бол хөх оролтох дуртай болохоор зэрэг хөх рүү дайрч марахгүй нэг юм зүгээр ингээд чичрээд идэг гарууд бол би ингээд үгүй юу яхад аа гэдэг. Бараг тэгэхээр хэмжээний тий тэгэхээр зэрэг ингээд нэг юм энэ хүн дуртай байна уу? Энэ яг сэтэл нь өдөөгдөж үү? Хийхэд бэлэн болсон байна уу гэдгийг нь харж агаад мэдэрч агаад тэгээд техникийг үзүүлэх юм бол окей. Тэрнээс шиг ингээл би л лаг те би л порнод гардаг шиг гоё залуу. Миний би хардаа ингээл гоё монитор гэл нэг юм шоунд оролцож байгаа юм шиг ингээл нэг юм үзүүлээд байвал шоу болоод дуусна штэ. Тийм үстэй. Гэхдээ одоо нэг тиймэрхүү залуучууд нэг илүү тийм скил сайтай юм шиг санагддаггүй юу? Одоо ингээд жишээлбэл ингээл гоё биетэй ч юм уу те эсвэл
спорт хийдэг мэдчих ч юм уу те нэг юм өөртөө ихтэй залуучууд ингээд нэг юм тэр чинь нэг юм өөртөө ихтэй байдлаар тэр секс хийж байгаа штэ. Тэгэхгүй ингээд өөртөө ихтгэлгүй байх юм бол ингээд нөгөө хүүхнээч нороог байхад чичиртэй арай л тэгээ эсвэл нөгөө бэлгэвчэд зүг өгүүлж чаддгүй ч юм уу эсвэл нэг ингээд сандарч гүгээл юу ягаал тэгээл нөгөө нэг сайхан ганц шүний явдал нь бүр нэг шүний явдалч байхаа болоо да. Тэгэж дуустдаг юм шиг надад санагцаахгүй. Тэгээ би зүгээр яг бодохдоо яг одоо нөгөө ганц би хүний өнцгөөс л бодож байна л да. Өмнө ингээд нөгөө найз залуутай хахтай айгүй өөр юм боддог байсан байгаа байхгүй. Тэнгүүд одоо ингээд ганц би болчингод одоо нэг сайхан секс их юмсан. Тэг ингээд амарлаг скиллтэй залуутай секс их юмсан гэж бодонгод надад яг нэг тийм амар галзуу юм бодогдож байгаа байхгүй ингээд нэг юм хам хүм зүгээр хаах татчааяалаа. Тий. Падалт юм палаж юм цөм орж мураалаа. Тэгэл бүксгсэн дээр маань алгадаж хаалгадаа юу гэдэг чинь тиймэрхүү юм хийхин тулд тэр залууч нь одоо тийм скил ингээд авцсан байхын тулд ингээд нэлийн туршлагатай болон амар өөртөө ихтэй байх юм шиг санагцаахгүй. Тэгээ ингээд би ингээд залуучуудаа ингээд танилцаж мэлзэнд нэг юм өөртөө ихтгэлгүй ч юм уу те ингээд нэг юм яах гээд байгаа нь мэддэхгүй байх юм бол за энэ юу нэг хот юм байна. Нинтэй ер нь баг юм хийгээд ч хэрэггүй юм байна ухааны боддог ч юм уу нэг тэгэж мэдгүй яаж юм одоо ерөөсө тэгэж бодогдож байгаа. Хүүшээ харин эсрэгээр биш үү? Үгүй одоо яг бүгд гэж байгаа юм биш те ингээд өөртөө ихтэй ингээд одоо ингээд бие харуул сонирхолтой энэ гэдэг тийм хүн гэж штэ. Тэгээ тийм хүн чинь харин ч ингээд бараг чи надтай ундж байгаа нь зол. Тэг ингээд ганц хүний явдал чинь бараг тийм үнэхээр л одоо ганц хүний явдал гэж хараад аль нь хийж байгаа бол сэтгэл өгөх тийм асуудал бол тэндээ хөндөгдөхгүй штэ. Тийм болохоор зөв тэр яг хувийн эгоны тоглолт явагдал те ингээд намайг хааштай бараг бичлэг хийдээ те. Тийм тийм хандлагаар хандж мадах гад би ингээд чиний амьдралд баг гарч ирсэн амар гой биетэй секстэй амарлаг залуу байна. Тэгээ тэрийг маань одоо хар бишэр намайг таалах гэдэг ч юм уу те. Тийм хандлага харуулахын тулд ингээд нэг жоохон шоу хийх гэдэг юм шиг надад санагдаад байгаа. Ягаад чинь секс чинь одоо тэгээд бас одоо 100% шоу болчингууд чинь гоё юм да гэж гоё залуу байсан да гэж бодоод өнгөрөхөөс биш. Яг тэндээс би хараал таашаал авна гэхээс яг тэр миний доод эргэтэн би сэтгэлээрээ ч юм уу дотроо ингээд ямар гоё секс вэ гэж бодох тийм бодол 100% төрхөө. Мэдгүй би одоо нөгөө амар тийм бүр шкаф шиг бидээ залуутай яаж үзэг болгоорсэй мэдгүй байна. Тиймэрхүү юм яг одоо нэг тийм бидээ залуучууд бас тэгж санагддаг яг тал бас байдаг те нэг юм амар одоо 6 мургаан булчин гарцсан бүх булчин гаргацсан ч юм уу. Тийм жоохон шоу хийх гээд байж магадгүй хаа. Гэхдээ би нэг одоо нэг бид нар чинь нэг юу хүсэж байгаа яагаа мэдж байгаа болохоор нэг арай ондоо байх гэж би бол бодож байна. Нэг юм уулзж байгаа ч юм уу нэг шөнийн явдал хийх чаа залуу маань ч тэр юм уусвал нэг юм хараа за нэг энэ шоу хийх хэрэггүй гардаг гэдэг ч юм мэдгүй. Би бол тэгж тийм мэрхүү юм байхгүй байх л гэж бодож ш. Тэгтээ тэгдэг хүмүүс байдаг баха. Хөөе сая сүүлийн тэнэг подкастн дээр нэг юм комент ирсэн байхгүй. Ариунагийн body count-ыг тас өөр шагналтай чиглэлтэй тийм. За нэг тийм комент ирсэн байхгүй. Тэгээ би харчаад хүй надад би өөрөө мэдэхгүй байх чинь чи яаж мэдэж хүн шагналах гээд байгаа. Бараг би тоолоод чамаас би шагналах юм уу? Чи надад амар шагналах гээд байгаа. Гэж бодонгуудаа би ингээд бас нэг хөдлөө өнөнд хамгаалж гаргаж байгаа шүү дээ. Нэг за нэг тийм орчим байна мэн тийм нэг бодод хүрч байгаа байхгүй. Тэгсэн чинь 20 эдтэй ингээд амар гоё секстэй гэж ингээд тархинд үлдсэн ингээд сексүүдийг ингээд бодсон чинь нэрнгээс нэг тийм жоохон үзүүлэлт хийгээд те нэг юм одоо тэндээс баг камер бичиж байгаа даа гэж ингэж бодож хийсэн ч юм шиг тийм одоо сексүүд ингээд илүү толгонд үлдсэн байл та жишээл одоо ингээд юу гэдэг галтгооны өрөөний ширээн дээр ингээд намаа ингээд сулж чадны хийсэн мэс нэг сексэн тухай ярьж байсан шүү дээ би. Тэг тэнгүүд хажуу талаас ингээд нэг юм хүмүүс харж марж байгаа нэг юм эсрэг байрны талын ингээд хүмүүс харахаар боломжтой байсан ч юм уу те. Тим секс мексүүд их юм юунд үлдсэн байна. Амар гоё доо гэж бодогдсон. Тэгээд нэг юм одоо нэг юм сүүлийн үеийн секс мекстэй нэг юм 30-аас хойших ингээд нэг жоохон сэтгэл хүсээдээ ингээд чивт яриалаа байгаа шүү дээ. Нэг сэтгэл хүсдэг болцсон үеийн секс ингээд бодонгоо за тэр өстө гоё секс байсан шүү гэж боддог секс нь баг уусан шингээл эрлэн идээл гэж те. Ингээд хүмүүстэй сэтгэл нь баг ингээд тэр үйл мүлэндээ гүр хийж мэйгээд байгаа машины тиймэрхүү төрлийн сексүүд илүү үлдсэн байл та. Тэгээд одоо секс ер нь биеийн биш мэдрэмжийн юу болчиход байгаа юм шүү. Тоглоом. Бас тийм байж магадгүй мэн. Тэ ерөөсөө тэгж бодож үзээгүй мэн.
Гингүүд бас ингэж яг чамайг ярьж байхад би сая бодлоо ингээд бас өөрийнхөө секснүүдийг бодчихоо шүү дээ. Кино шиг чиг гэд тэгсэн чинь одоо би нэг залуутай нэг секс хийдэг байдаг гэсэн байхгүй нэ. Хийсэн байхгүй. Тэгээ тэр ерөөсөө ингээд санаанд оромгүй секс байсан заяа ингээд амар хурдан өнгөрөөд тэгээд битгаар нэг л удаа болцсон заяа. Тэгээд нэг юм ер нь бол мэддэг залуу байж байгаа. Тэр бүр амар хийсэн заяа тэр залуу. Би ямар сэтгэл байгаагүй заяа тэр залууд. Мэдгүй яаж хүн тэгэж хурдан хөдөлт юм болсон. Бүр амар тийжсэн заяа. Тэр секс миний толгоноос одоо л гардггүй заяа. Гэтэ ингээд нэг юм. Энийг бид нар мэддэг түүх үү те? Яригдсан түүх үү? Үгүй. Энэ бараг яригдаагүй түүх заяа. Энд оюутан байж хаад Монгол руу буцсан залуу байдаг байхгүй юу? За тэр надаас нэг хэд авцаалаа байсан. Яна одоо ингээ хэлэнгүүд мэдчихвэ гэж. Тэгээд тэр үү. Яагүй. Чи бүр мэдгүй. Тэгээд тэр залуутай хийсэн секс ерөөсөө ингээд миний санаас гардггүй заа. Тэгээд тэрнээс хойш би яг тэр залуу шиг тийм хурдан хөдөлдөг заяа. Бүр амар хурдан заяа. Мэдгүй. Тийм залуутай нэг ч удаа авчирч байгаагүй заяа. Тэр ч одоо нэг стандарт гэсэн мэнэ те? Тийм тэр залуу нэг юм стандарт тогтоосон юм уу яатсан. Мэдгүй ямар ч байсан одоо ингээл нэг шөнийн шимжэнгүүл юм болж байгаа юм л та ингээл нэг одоо хэд мэдчихийдээ. Тэгтээ ингээд яг тэрэн шиг тийм одоо гоё байсан гэхэд бас айгуу сонирн заяа. Тэг ингээд би сэтгэлээ бодхолоор ингээд би тэр залуу тайрг байгаа штэ. Ямар сэтгэл авахгүй за бит хоёр орно. Гэхдээ ингээд нэг юм айгуу тийм мартагдахааргүй ерөөсөө ингээд миний стандартыг өндөр тэр залуу өөрийнхөө стандартыг тогтоочоод ингээд явцсан заяа. Тэгээ би тэрнээс хойш учирсан ингээд залуучуудаа бодхолоор тэр шиг тийм залуу байгаагүй за. Тэгээ би тэрийг боддог байхгүй. Тэгээ тэр залуу гаднаас харахад хийн секстэй сайн залуу гэж харахааргүй залуу. Энийг юм өндөр нэг турхаа мурхаа ч юм уу. Тэгээ тэр ерөөсөө секс ингээд бас санаанаас гардггүй заяа. Тэгэхээр ингээд сэтгэлгүй мөртлөө бас нэг юм санаанаас гардггүй секстэй сайн залуучууд бас байсан байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Ойлгож байна. Тэгвэл наа чинь ерөөсө техникийн талаас нь л бид нар задлж үзсэн. Чи тоо сэтгэл зүйн талаас нь нэлээд ярьчлаа шүү дээ эхлээс. Тэр одоо тэгвэл яг техникийн тал дээр нь яг тэр одоо ингээд чадвар муу юм уу гэдгийг за чойлоо. За хурдан хөдөлгөөл заяаг хувьд бол 6 scale муу юм байна те ингээд тэр одоо баг давтамж нь хэд байсан бэ те. Мэдгүй бүр амар байсан. Нэг юм дүүцүүлвэл хэдэн километр цагийн урттай гэж. Мэдгүй. Бүр тэр амар 8 орны хүчтэй. Нё би барыг нэрнгээс анх эхний бөгөөс сүүлийн удаал тийм секс гэж үзсэн амар хурдан хийдэг хүнтэй. Тэгээ тэр бол нэг скел тооцогдох юм байна. Мөн үү? Надад болохоор зэрэг хурдан хөдлөх болвол скил мөн. Гэхдээ хамгийн түрүүнд байх ёстой тийм ингээд бүр ингээд хурдан хөдлөж чадахгүй бол ямар тийм нэг удаан хөдөлтийн гэж би ерөөсө бодгоор хэмжээний чухал скил бол биш тэр. Яг тодорхой хэмжээний чинь ингээд нэг юм slow хэсэг байна тийм ингээд удаан хийх хэсэг байна. Хурдан ингээд бүр яг тавихад хөлөөд ингээд бүр ингээд яг юм бүрийн дайрч байгаа нэг тийм хэсэг байна. Тэгээ тэр мэр үе дээр бол ингээд хурдан хийх мих бол надад окей. А тэрнээс биш учир зүггүй ингээд эхлэнгүүтээ дуус хүртэл ингээд бүр ингээд бүлээл тийм. За ямар байна найз. Тэр хурдан ч гэсэн айгүй гоё хурдан байсан. Окей, тэгвэл хурдыг тааруулах юм байна шүү дээ. Ер нь мэдрэмжээрээ хөглөөл тэгэл хизээд нь хурдан байх уу гэдгийг мэддэг тийм үү? За, окей. Тэгвэл энэ дээр чи ятгаа ингээд санал нэгдээ. Хоёр талаасаа. За, хурдтай гэтээ мэдрэмжээрээ хурдаа тааруулдаг. Тийм нэг скиллсэтэй гэх юм байна. Хоёрт нь болохоор зэрэг юм янз бүрийн гоё үг мөг хэлж мэлдэг те ингээд зөвхөн хийгээд байх биш ингээд одоо сексийн дундуур ярьж мараад ингээд чи ямар гоё юм бэ гэдэг ч юм уу чи ямар хөөрхи эсвэл энэ чи ямар гоё энэ чи эсвэл ямар гоё нэртэй гэдэг ч юм уу те тиймэрхүү юм сексийн скиллд орох уу? Орох хаа. Одоо тэр чинь бас нэг чадвар эзтэй. Тэгж чаддаггүй хүн байна. Гэтэ хараа ингээд хоёлоо ярангууд шүү дээ тийм. Хүмүүсийн нөгөө юу одоо сексийн чадварыг тодорхойлох нь хүлээлтийг айгу өөр юм байна гэж би бас бодлоо. За. Юу гэсэн үг вэ? Одоо жишээлбэл би одоо бит хоёр ингэ ярьж штэ тийм ингээл тэр залуу хурдан хийдэг тийм темпогоо тааруулдаг ч юм уу тиймэрхүү ингээд айгу чухал тэр ингээ скиллтэй хүн гингүүд өөр нэг юм ихтэй ерөөсө тэр скилл гэж боддггүй байл яг уу. Тэр манад ор бичиж болно. Үгүй штэ хоёр даа минь надад бол тийм биш гэж бичиж болно. Тэрнээс ирчүүд мань орж уншаарэ. Тэгээ саналаа илэрэ. Тэнгүүд одоо ингээд юм ярьдаг за яг ингээд юм гоё үг мөг хэлдэг мэлдэг бол яг нэг бодлын скиллтэй орж олно заяа. За. Нөгөө бодлын бас жоохон too much байж магадгүй баг яг тэр үедээ. Мэдгүй ихтэй нөгөө нэг юугаа тааруулах юм уу хаана юу яаж яхаа мэддэг
Хүн тэр одоо скилд бас орох уу? Орно шүү дээ. Таалагдаад байгаа ч мэддэггүй, таалагдахгүй байгаа ч мэддэггүй. Мэдээж ингээд мимик царай төрхөөрөө тий ингээд гаргаж байгаа реакцаараа таалагдахгүй бид ингээд хараад мэдчих болно л та. Тэр хүн хэлэхгүй байлаа гэд би муухай болчихноос бас биш дээ. Ингээд заавал тэр хүн хэлж байгаагаар би гоё сайхан болоод байгаа ч юм бол тийм бол биш шүү дээ. Зүгээр яг үнэхээр мэдрээл миний гоё гэдгийг хараад тий ингээд яг тэрийг мэдэрч байгаа бол тэр мэдрэмжээ ил гаргадаг тийм залуу бол секси скилсээ тооцогдно миний хувьд. Надад бол нэг тийм биш юм байна. Одоо яг уу дуу гаргахгүй бол жоохон сонир байдیں۔ Ямар ч дуу гаргахгүй ингээд нэг хөгч байгаа юм шиг дайраад байдаг штеп. Ингээ юу ч хийгээд гурилж илдээд байгаа юм яач. Тэгэх юм бол жоохон онцгой. Тэрнээс ч нэг юм заавал үг мүг хэлэх ч юм уу те ингээд тэр бол нэг амар би бол нэг тэгж скил гэж харахгүй байна. Тийм юм бүч гэсэн хийж бас болно шүү дээ. Тийм л дээ. Тэглгүй байх. Тийм үг сонсох дургүй эмгтэн хүн гэж юу н ховорхон бахын заяа маттай зэглүүлээд цөөхөл байдаг баг. Тэрнээс шингээл өдөр шөнөгүй ингээл хилээд байх нь биш нь яг нэг юм цагаа болсон моменттай ингээд нэг юм бас амар гоё юм байдаг ч юм уу нэг тийм гоё үгээр нэг юм дунд нь чимххэн юм хийчих юм бол надад бол скилд тооцох юм байна гэж би тэмдэглэсэн. Тэгээд энэ дээр бол чийтгээр санал зөвлөлтлөө би чам 0.5 нөгье. За баярлалаа гэж. Надад нэг ийм асуулт байна. Олон хүнтэй унтсан хүн скил сетэ тооцогдох уу? Эсвэл нэг хүнтэйгээ олон удаа секс хийсэн хүн мөртлөө айгуу тийм скил сетэ хүн байдаг ч тийм ингээд хамтрагч ингээд бүр аяар сайн мэдсэн. Одоо юм хийх чинь гэдгийг бүр хараад ингээд ярихгүйгээр ингээд шууд ингээд мэддэг болцсон. Тим хоёр хүний аль нь илүү скилтэй тооцогдох вэ? Хоёулаа. За гэж хэлэх юм байна. Яагаад тэгэхээр одоо тийм ингээд олон хүнтэй нэг нь олон хүнтэй унтсан гэж штэ. Тэнгүүд олон хүнтэй унтсан ч ингээд олон хүний арга барилыг олоод сурцсан байгаа ах гэж бодчихсон ингээд олон эмэгтэй ч юм уу тий олон эрэгтэй хүнтэй ингээд унтаж олон гэдэг нь одоо бүр аим хэмжээшгүй их бас биш шүү дээ нэг юм тий 13-нд багтахар ч юм уу officially ингээд shift 2 ингээд олон хүнтэй унтсан боллоо өөртөө ингээд 17-нд олон гэлч юм бол авгаас мэдж байгаа хоёлоо одоо өнгөрсөн дугаар хийцөөс ч ингээд олон хүнтэй унтаж үзсэн чинь нэг хүн болгоны тий за энэ эмэгтэй юм байт юм байна энэ эмэгтэй хүн эмэгтэй болгож ижлэх юм биш шүү дээ тий тийм болохоор нэг юм айл айланд нь тааруулж хэрхэн яаж хаана яах их гэдэг ингээд учрыг олцсон байдаг байх гэж бодож байна заяа. Нөгөө талаар нь болохоор нэг эмэгтэй хүмүүс эсвэл нэг эрэгтэй хүнтэй унтаж үзсэн хүн илүү ингээд юм туршиж үзэх илүү боломжтой байх тийм ингээд зөвхөн нэг одоо секс байрлалаараа ч биш ингээд өөр секс турш үздэг ч юм ингээд тэр чинь яг 5 жилийн хугацаанд 5 төрлийн сексийг хүн ойлгомжтой шүү дээ. Тэнгүүд нэг юм тэр туршлага нь илүү болоод гэхдээ ганцхан хүнтэй болохоор нөгөө түрүүний хэлсэнчлэн эмэгтэй хүн болго өөр болохоор нэг юм дараагийн хүнтэй унтахт нь одоо нөгөө нэг өмнөх найз хүүхэн ч юм уу найз залуу нь одоо юу гэдэг түрүүний чиний хэлдэг шиг тийм ингээл гоё үг хэлүүлэхэд дуртай байсан бол дараагийнх нь ингээд гоё үг хэлүүлэхэд дургу ингээ хамаг юм унтарчдаг ч юм уу тий чи яасан гоё мэ гэсэн чи инээд нүрээд ингээд хамаг секс нь дуусчихсан. Өнөө төрхүүдээс яа. Хүрээштэй. Ингээ инээд окей нэг юм яг жинхнээсээ юм шиг хэлээгүй мэлээгүй ингээд тохиолдол ингээд нэг хүн миний бол заримдаа жоохон хаяа инээд түрээд идэг гэсэн юм аа. Тэгээд нэг юм өөр хэл мэл дээр болоод ч тэр юм мэдгүй яагаад ч юм тэгдэг байснаа тэгээд тиймэрхүү юм байвал одоо нөгөө нэг жоохон дараагийн хүн дээр нь очихлаар ингээ тий дараагийн хүн дээрээ очихоор гинэ ямар мухаа ярьж байгаа. Өртөөл нь үдэлдэг чи хүртэн. Одоо нэг хүнтэй унтчаад олон жил ингээ байж байгаа дараа нэг өөр хүнтэйгээр нөгөөх нь ингээ таардгүй ч юм уу өөрийгөө амар лаг секстэй сайн гэж бодчихсэн чинь дараагийнх дээр ноцсон ч тэр хоёр ерөөсөө тийм секси авра нээлдэггүй ч юм уу юу гэдэг сексийн байрлал нь ингээд тохирч өгдөг ч юм уу тиймэрхүү юмнууд бас байж магадгүй байх гэж би бол бодож байна. Чи гэж бодож байна. Би бас санал нийлж байна. Гэхдээ аль нэг нь илүү гэвэл чи хинээс би одоо олон хүнтэй унтснараа би секстэй сайн хүн болж өөрөх үү? Нэг хүнтэй олон секс хийсэн болохоор илүү сексийн хувьд туршлагатай хүн болж өөрөх үү? Начис айгуу санаа асуулт байна гэж. За яж бодъё. Мэдгүй надад бол олон хүнтэй унтаж үзсэн байх гэж би бол бодож байна. Харамсалтай нь би бас наадахтай чинь санал нийлэхээс доош тарч байна. Аль нэг нь илүү сонгох юм бол аль илүү олон хүнтэй нэг тийм дайнд олон удаа яваад үзсэн тий. Олон хүний аргыг олоод үзсэн хүн арай илүү секси, илүү скил сайтад миний хувьд бол тооцогдох юм байна. Гэтэ ингэдэг байхгүй юу? Амар мэддэг юм шиг. Одоо ингээд нөгөө төрлийн ингээд нэг юм хүнтэй ингээд харьцаанд ороод үзсэн юм чи ингээд нэг юм олон төрлийн туршлага хөрвүүлсэн маа шүү дээ тий. Эрэгтэй хүн юм. Одоо жишээл эмэгтэй хүн олон хүнтэй унтсан байг л дээ. Одоо бит хоёр шиг хүмүүс байг. Яа тий. Тэгээд тэр хүмүүс болохоор зэрэг одоо ингээд
олон төрлийн эргэтэн байд юм байна гэдэг нэгдүгээр ядаж мэддэг тий. Одоо ингээд ганцхан боо харсаар байгаад боо хорвогийн боо бол эргэтэн хүний боо бол ийм л юм байд юм байна гэх ингээд бодсон бодолтой биш тий. Ингээд өргөн нарийн урт богинохон тий ингээд тэгээд эн чинь нөгөө нэг бос хороо өөр босоогүй байхдаа тийм юм гэдэг янз бүрээр нь мэддэг тий. Ингээд өнгө мөнгөөр нэдэж ялгаж мэддэг тий. Тэгээд ингээд одоо тэр хүн жишээлх юм бол одоо хаанаас ирэлтэй байж болох вэ гэдэг одоо шокноос арай гарцсан гэх юм уу. Зарим хүмүүс ч одоо ингэж яадаг штэ. Илүү их мөсөлцөж таашаал авдаг ч юм уу те. Ингээд нэг юм хэл илүү их оролцуулж яг секси үеэр ингээд нэг юм илүү их аман одоо ингээд нэг юм тийм ээ. хөрөлдсөн ёо би бүр нотог. Тэгээ ингээд нэг юм хэл мэл оролцохоор илүү их таашаал авдаг ч юм уу. Зарим нь болохоор зэрэг ингээд тийм ингээд чих мхийн ингээд одоо ингээд хэл мэлээр оролцдог ч юм уу. Эсвэл хүзүүн мүзүүг нь хэл мэлээр оролцдог ч юм уу. Тэг ингээд яг нэг юм сексийн сэрэл хөдөлгөх зэгүүд нь өөр газар байдаг юм байна гэдэг ядаж мэддэг болцсон тий. Зарим хүнийх нь уран дээрээ ч хийж болно шүү. Зарим хүнийх сугандаа ч хийж болно тий. Зарим хүндээ эрэгтэй хүний хөхөн дээр ч хийж болно шүү тийм үстэй. Зарим эрэгтэй нөгөө бүснээр алгуулах суртайж болно. Тэгтэл тэр болгоныг зөвхөн ганцхан хандгачаараа ингээд төсөөлөөд тий ингээд за ерөөсөө секси өргөл болвол үсэлцгэл юм байна. Үсэлцэж байгаад хийх секс юм байна гэдэг ч юм уу. Тийм бодолтой байсан хүн өөр олон хүнтэй харьцаа үздэг хүн аль нэгийг сонгох юм бол тэгээд сексийн скил сайтай хүн бол олон хүнтэй харьцаанд орсон үл гэж би бас хэлэх юм байна. Ингээд чамд нэг хоног өглөө. Надад нэгж байгаа учраас ч гэх шиг. 2.5 хоноотой болсон уу? Тэглээ штэ. Гэхдээ чи тооштой санал нийлэхгүй хүмүүс хэрэг байгаа бол чи юу гэж бодож байна? Зөндөө хаах уу. Гэхдээ яг мэдгүй амьдрал дээр яг миний туршлагаас үзэх юм болно шүү дээ. Тэгээ юу амар туршлагатай үгүй. Би сүүлд нэг залуутай уулзсан да. Тэр 13 жил найз зөвхөнтэйгээ өргөж байгаа салсан гэд. Тэгээ би яг тэрэн дээр л яг ойлгосон ингээд тэр залуу ингээд зөвхөн тэр хүүхэнтэйгээ ингээд одоо тэр бүсгүүтэйгээ 13 жил секс хийсэн маш тэ тэнгууд ингээд шал ондоо эмхтэн ороод ирэнгүүд ингээд би жишээлх нь амар хүнсэлцэж сэрэл хөдөлдөг ч юм уу тэ тэнгууд тэр ингээд залуу мэдгүй яг нөгөө нь л ингээд эмхтэн хүнтэйгээ тэр нэг арай өөрөөр таашаал авдаг маддаг ч гэсэн юм тий. Тэгээд тэрэн дээр ингээд амар их ялгаанууд гарч марж ирж мэрэдсэн тий. Би за нэрингээсэл одоо мэдгүй шүү дээ тий. Өөр эмэгтэй хүн ямар гэдэг өөр эмэгтэй хүн хаанаас сэрэлтэй идэг гэдэг ч юм уу. Тийм болохоор яг өөрийнхөө туршлагаас хэлэхэд бол олон эмэгтэй хүнтэй ундаж үзсэн эсвэл олон эрэгтэй хүнтэй ундаж үзсэн хүн илүү юм туршлагатай байдгийн байна гэж бодсоо. Бас амар. За баталгаатай юм ярьлаа да. Бидэнтэй санал нэгдвэл комент хийрэй гэж. Тий доор тийм гэж 3 удаа хичээрээ. Яа солиотой. Яг подкастныхаа дундуур бит хоёр бас нэг юм оруулахгүй бол болохгүй гэж ингэж шийдээд энэ одоо та нарын сонсож байгаа подкастны маргааш өдөр нь бит хоёр ингэ 5 минут дундуур нь заавал нэг ярих хэрэгтэй юм байна гэж шийдээд айлын орон дээрээс бичиж байна. Хүй юу юм бэ наа за. Эрэгтэй хүний одоо секс гэлт чи бит хоёр хаман секс юус яриаг өгсөн бах юм. Ямар сони. Тийм чухал юм ийг. Ярихгүй л нэг яах вэ? Хаман сексээр болон гараараа өгөх таашаал чинь амар том скил үстэй тий. Чи бит хоёр яагаад яриаг юм бэ? Тий нэг бүр янзлахаас өмнө хүүе тэрийг бүр оруулахгүй бол энэ дугаар утахгүй болох гэдэг юм. Тэр бүр төсөрцөн байсан юм шүү эсвэл аман секс, гар секс. Ямар чухалтай одоо ингэ л үгтэй. Тэр нэг аман сексийг чинь амар хийж өгөх нь нэг асуудал те. Яаж хийж өгч байгаа гэдэг чинь бас амар өөр асуудал шүү дээ те. Техникийн талаас нь дуртай нэг яриа зэ. Одоо ч гэх юм бол хэр дуртай хийдэг мэдг нь одоо бас амар чухал заяа. Одоо хийж өгөх нь нэг өөр шүү дээ те. Хийж өгөхдөө яаж хийж байгаа гэдэг чинь бас амар чухал заяа. Бүр юм шунан дурлаж тэрэнд өөрөө таашаалаас авч байгаагаа мэдэгдэж те. Ингэж нөгөө нэг юм. Тэгээд тэрний араас яг хаана яаж долоох, хэр хурдтай долоох. Хаашаа хөлөө хийх. Яаж сорох. Тэр бүгд скилтэй орно гэж. Тийм чинь аман сексэн хийж чаддаг тийм залуу бол маш өндөр скилтэй тооцогдох юм гэж би бодсон. Тийм нөгөө хийж өгдөггүй эсвэл бүр ингээд хийхээс бүр үзэн яддаг ч юм уу тийм эсвэл юм заваа маван гэж боддог бол тэр ерөөсөө скилгүй залуу гэж боддог. Харин тийм нэг юм одоо миний амир нандин эмиг амир нэг юм бохирч юм шиг эсвэл нэг юм сонио заваа юм төрөгч байгаа юм шиг мэдгүй тэгэж харцдаг хүмүүс бол нэг юм жоохон сонио санагддаг. Тэгээд шууд ямар ч хичнээн одоо секстэй сайн байсан ч гэсэн нэг юм одоо левел нь буурдаг гэдэг юм тийм за ийм сонио юм байна гэж боддог ч юм уу. Тэгээд дээрэс нь болохоор
бас яаж хийж байгаа нь яг түрүүний чиний хэлсэн шиг бас амар чухал дээ ингээд яг хаана яаж сорох уу хаана яаж үзэх үү те эсвэл ингээд нэг юм хуурай хахтан дайраад ах юм уу эсвэл бүр ингээд хамраа шигтгэж алга болчиход ах юм уу гэдэг ч юм уу нэг тиймэрхүүнүүд нь бас амар чухал ах. Тэгээд хамгийн чухал нь бол яг нөгөө нэг хүсэж гин үү хүсэхгүй байна уу гэдэг тийм албалж хийхгүй байвал гоё юм уу тэгдэг. Надаа ингээд яг энийг ингээд бодчихсон чи ингээд нэг хийсэн секс маань бодож байгаа байхгүй. Энийг одоо бас аман сексийн дугаард ярьсан байж магадгүй тэгтээ батчих заяа. Ингээд нөгөө нэг би дадлага авцсан болохоор зэрэг би аман секс хийж чадахгүй гэдэг. Тэр залуу малуу ингээд бодонгууд ингээд тэрнтэй хийсэн секс ингээд амар юм яах тий зүгээр оруулаад гаргасан ухааны юм ингээд иргэн дурсах тийм байгаа байхгүй. А тэгээд тэрнтэй харьцуулангууд ингээд бүр ингээд би хийж өгмөөрэй тий би хийл та гуйж баг ингээд шууд дэлгээд дайрч мэрч байгаа тий. Тиймэрхүү юм төсөөллийг үлдээсэн тийм дурсамжийг надад үлдээсэн секс мекс бүр ингээд ваа амар гоё шүү гэж бодоход тийм хүрэгдэг болохоор тэр бол зайлшгүй ярих хэвээр секс гэл бэжээ гэж бодсон. Дээр нэмээд тэр түрүүний гар уруугаар оролдох тий. За одоо ингээл өмдрөө ч юм уу эсвэл нөгөө нэг даашинцны дагуур гараа оруулаад одоо ингээл Тэгтээ мэдгүй яа ч юм тэр нөгөө яриаггүй өнгөрсөн яагаад яриаггүй өнгөрсөн бэ гэхээр нэг юм байх ёстой байдаг гэж автоматар толгонд бодсон байсан юм шиг байна. Тэг ингээд нэг юм оршил ихтэй ч юм уу эсвэл ингээд тэг эсвэл сексийнхаа дундуураа ч юм уу ингээд гар хангалах хийдэг ч юм эсвэл ингээд гараараа оролддог ч юм нэг юм байдаг шүү дээ. Айл талны эрэгтэйч тэр эмэгтэйч тэр тийм болохлын нэг амар тустай ерөөсөө point гэж авч үзээгүй. За заавал ярих ёстой гэж үзээгүй ингээд нэг юм байх ёстой гэж бодсон байсан болохоор үлдээсэн байж магадгүй байх гэж би бол бодож байна. Тэгээ одоо ингээд ярангууд нэрээ тийм штэ тий ингээд учир зүггүй ингээл нэг юм буруу газар очивол нэг буруу газар нэг юм үрээд идэг та. Тий. Хаана яг хүрэх ёстой, хаана яг хүрвэл таашаал өгөх ёстой тий. Тэгээд тэр хуруугаа оруулах юм уу, гаргах юм уу гэдэг мэдгүй хүмүүс бас байдаг тий. Харин тий. Зааж мөр тий. Анаа заагадаг. Ингэж хийдэг гараа. Нэгийг хийдэ. Тэгээд ахаа нэг юм хийдэ. Тэгээ жоохон хөдөлгөө тааж. Тэгээд яг нэг цимиг олоо суртан залуучууд амар скиллset амьдсан гэдэгтэй бүр ёо ваалта ёо дахиад эсвэл юм норож марахгүй ингээд нэг юм дайраад байдаг шүү дээ. Эсвэл ингээд нэг юм амар өвддөг ч юм уу. Ер нь ингээд нэг юм асуухгүйгээр нэг за энэ болж гин үү гэ тэ. Эсвэл ингээд болоогүй бахтан ч юм ингээд нэг юм буруу газар минийхээ ингээд буруу газар ингээд үрээдэх юм бол би бол амар ингээд эмзэг ингээд өвддөг шууд ингээд шууд баг ингээд зохиод авахаар юу амар өвдөд штэ гэдэг ч юм уу тэ. Тэгээ тэр мэрийг нэг юм асуухгүйгээр шууд ингээд дайрдаг эсвэл болоогүй бахт нь ингээл юу ааж магаал хуруугаараа хийж мих гэл нэг юм жоохон бохор ч юм уу эсвэл нэг юм хумс нь жоохон сонир монон ч юм уу тий нэг юм гар хуруу муруу тий өвдөх гээд байдаг мэдэг тиймэрхүү юмнууд юм айгуу жоохон муухай санагддаг. Тийм болохоор тэр бас амар чухал скил байх. Тэрийг хаана хэрхэн яаж ашиглах вэ гэдгээ тий ингээд заавал одоо секс үед заавал тэр хэрэглэх албагүй шүү дээ. Одоо ингээл нэг юм одоо кинон дэр гардгаар үзүүл та. Тэг ширээний доормоор сууж байгаа ч юм уу эсвэл ингээд гадар мадуур гарч байгаа ч юм уу ингээд хэрвээ хосон мосыгаа өтгөр бол тэгвэл бүр илүү одоо скиллтэй залуугийн л хийж чадах юм байх гэж би бол бодож байна. Яг үнэ. Тэр бол зайлшгүй угаасаа скилл тооцогдох маш одоо чухал элемент байгаа байхгүй тий. Тийм болохоор зэрэг энийг бит хоёр одоо бүр хэлэхгүй бол энэ дугаар бүр амар дутуу юм шиг санагдах гэсэн учраас бит хоёр бүр цаг гаргаж ингээд дундуур нь орууллаа. За ингээд үргэлжлүүлээ сонсоорой. Зөвхөн одоо техник сэтгэл зүйн талаасаа биш, хувийн ариун цэвэр талаасаа анхаарал тавьж байгаа нь секси скил тооцогдох уу? Хайрцан орохоос өмнө үгээд ч нэг дүүрчсэн ч юм уу те. Эсвэл одоо юу гэдэг нөгөө ус мөсөө авцсан ч юм уу эрэгтэй хүн скилтэй тооцогдох уу? Эсвэл үстээрээс нь ч хамаагүй, усан ороогүй ч хамаагүй юм уу? Юу ямад штэ. Тим юм гэж юу гэдэг. Гэтэ нэг юм скил гэхээсээ илүү жоохон юм юу гэх юм шүү. Соёл гэх юм уу? За гэж би бол харах юм байна ингээд. Одоо би ер нь секси нэг гэдгийг мэдчихэл байвал тэг нэг усанд ордог ч юм уу. Тэрнийхээ өмнө эсвэл нөгөө юмныхаа үсийг авдаг ч юм уу. Тэгэхгүй тэрийг бол би нэг юм чадвар гэхээсээ илүү хүн болгонд байх ёстой соёл байх л гэж ойлгож байна. Эсвэл нэг цэвэрхэн дотор хуцамсдаг ч юм уу. Тэгэл нэг юм гоё хөл гарны хомсыг гоё авдаг ч юм мэдгүй ингээл ядаж нэг юм гоё цэвэрхэн байвал нөгөө хүндээч тэр өөртөө ч тэр ингээд таашаал авах мэдрэмж нь илүү гоё болох байхаа. Тэрнээс биш ингээл амар бохор мөхөртэй ингээл амар сонио хүнтэй унтах юм бол тэр нь бүр нөгөө нэг амарлаг скиллтэй залуу байсан ч гэсэн нөгөөтгөнд амар сонио санагдах байлгүй дээ. Амарлаг хийдэг залуу байсан ч одоо нөгөө бүр шүнжэнгөө 7-8 дахидаг залуу байсан чинь нөгөөтг нь амар өмхийн өнөртэй сугнаас нь бүр амар өмхийн өнөртэй ч юм уу эсвэл бүр амар ус мөстэй явах юм бол
Эсвэл нэг юм сонио бандажтай байх юм бол надад л амар сонир санагдах хаа би баг. Тэрийг дараа нь ингээд бодохдоо гоё секссэн гэхдээ жоохон халтар байсан гэдэг ч юм эсвэл баг анханасаа секс хийхгүй байх. Жоохон шижгэн санагдаад. Тэгэхээр би бол тэрийг хүн болгоод байх хэвээр соёл гэж бодож байна. Чадвар гэхээс илүү. Үгүй юу? Соёл чинь төлөөрөөд чадварын нэг хэсэг юм шүү. Соёлтой байх чадвар. Бас тийм байна тий. Надад итгэж бодогцсон. Ингээд би бол өсөндөө нэг тийм амар сүртэй яадгүй заяа. Өстэй байх окей. Өсгүй байх ч окей. Тэгтээ аль нэгийг сонгох юм бол би өсгүй байхыг илүүд үзнэ. Тэгээд учир зүггүй нэг юм хүүе нөгөө яг гол юм хаана байгаа юм бэ гэдэг юм хайхаар хэмжээний л бүр юм тийм уус шиг. Тийм л хэмжээний их ус биш бол би бас өстэд бол надаас л окей гэдэг. Бас эрэгтэй хүн ингээд нэг зээж мишин дээр өснөстэй ингээд нэг юм ер нь жоох юм өслөг тийм юм байвал надад ер нь амар сексийн сэрэл хөдлөх тийм нэг эйгүү болтгоо. Тийм болохоор зэрэг би өснөр бол нэг амар сүртэй ачаал бүгдэл болгодгоо. Тэр цэвэр цэмцгэр байдал бол яг нэг юм чадвар юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Тийм байх тийм энэ чинь яг чухал юм гэдгийг ойлгоцсон байна гэдэг чинь бас нэг чадвар юм шиг санагдаад байгаа байхгүй надад. Тэгээд ингээд тэрэндээ ачаал бүгдэл өгдөгтэй ингээд нэг юм учир зүггүй саван өнөртөө санхлуулаад ах нь юу юм гэхдээ ингээд муухай өнөртүүлдэг бол биш. Ядаж би хөлөрцөн муухай өнөртөө байгаа гэдгийг мэдх юм бол секс их татгалцдаг ч юм уу. Ядаж тийм хэмжээний чадвартай үгүй гэж хэлж чадахтай чадвартай. Ир хүн болон сексэн чадвартай тооцогдно надад. Бас тийм юм байна. За ингээд чам 0.5 өглөө заяа. Юу ээ. Соёл гэж хэлсэн болохоор тий. За яг хоо би 3 оноотой л байгаа юм байна. За тэгээд надад бол нэг юм 5 яг тиймэрхүү юм гаргаж ирсэн. Тэгэл би эн чин бас нэрээ юу юм биш дээ. Тэгээ одоо ингээл 20 настайдаа боддог байсан юм шал өөр болсон байгаа юм биш дээ. Шал ингээд өмнө нь ингээд ач холбогдол өгдөг. Би бол өмнө нь одоо ингээд зүгээр бараг л чиний хэлдгэр нэг айгу хортмортон юм хийж мэдэг тийм бол гоё гэж бараг бодох гэсэн бол одоо бол амар олон задлж мадалцсан тий. Сэтгэл зүйн талаас соёлын талаас болоосаа бараг дуу хөгжим гаргаж байгаа аваад л улаасаа бүгдийн амар скил тосч моцгоод байдаг болсон байна. Тэгээд эрэгтэй хүмүүс бас энэ дээр нэг арай өөр бодолтой байх гэж бодож байна л да. Одоо ингээд чи хоёр чинь эсрэг талаас нь яриад байгаа шүү дээ. Тийм эрэгтэй хүнтэй харилцаанд орж үндсэн эмэгтэйчүүдийн талаас нь яриад байгаа. Гэтэл эрэгтэй хүн өөрөөр боддог байж магадгүй тий. Үгүй шүү дээ. Секси скил сайтай хүн гэдэг чинь бидний хувьд бол ийм хүн гэдэг нэг юм урч ихсаал бас гаргасан байхыг үсэхгүй маа. Хэрвээ тийм ингээд бодолтой хам бол та нараас доор бичиж ороод ирээрэй тий. Би энэ дээр бол амар юм ягаад чи одоо мэтгэлцэн хилэлцүүлэг ингээд баг өрнүүл би баг дунд нь орч ингээд би ингээд үзмээр байгаа байхгүй ингээд тий. Үгүй шүү дээ гэдэг ч юм уу тий. Зарим нэг ингээд тийш тий үгүй энэ чинь чухал гэдэг ч юм яа нэг тийм. Тэгээд тэр дундаасаа бид нар өөртөө ингээд нэг юм харж тий. Би ингэж бодоогүй юм биш тий гэж ингэж бодож иж нийтээрээ ингэж нэг юм гоё скил сайтай соёл сайтай болж төлөвлөж чадах юм болов уу гэж би бодсон. Тэрнээс чи ингээл хин ч ярихгүй ингээл те нөгөө секс ярддаг хоёр хүн ч тэгж шижилжтэй гэл ингээл нэг юм бодчоол өнгөрөх юм бол бит хоёр ингээд нэм ихлэсэн чи жоохон юм очиг нийлүүлээ бөөндөө нэг сайхан гал болгоодох юм энийг. Эрэгтэй хүмүүс надад юу юм шиг санагдсан нөгөө. Одоо бид нар ингээл те порно үздэг ч юм уу ингээл ер нь тэндээс нэг юм сексийг харж байгаа штэ. Тэгэл эрэгтэй хүмүүс ч гэсэн ингээл дүнгэж бүгдээ ингээл том одоо насанд хүрэхээ өмнө ингээл порно үзэл. Тэгээ тэн дээр ингээ гарч байгаа нөгөө нэг сексүүдийг хараад за би ийм л чадвартай байх хэрэгтэй байна гэдээ ер нь бол тэндээс амар хуулдаг юм шиг санагдсан. Гэхдээ яг ингээд тэр худлаач яж бас магадгүй би сайн бол мэдгүй нь яг миний зүгээр ингээд бодсноор ч юм уу төсөөснөр ч юм уу те ингээд тэгэнгүүтээ ингээд хөөрхөн амьддаг гинэ. Хөөрхөн амьдад ингээд жоохон ингээд тэрнлөө жоохон чичрээд дайрах гэдэг ч юм уу те ингээд яг ийм байх хэвээр ингээд би ийм хурдан их хэвээр би ингээд одоо юу гэдэг нь тавихгүй ингээд удаан барих ёстой ч гэдэг юм уу ийм тиймэрхүү нэг юм одоо буруу юм харж өснөөс болоод те ингээд тэрнээс болоод ингээд өөртөө амар дарамтанд ороод ингээд одоо сандардаг ч юм уу те ингээд юу гэдэг буруу темпогоор хийдэг ч юм уу те эсвэл амар удаан эсвэл амар хурдан ч юм уу эсвэл нөгөө хүүхэндээ хүрч чаддгүй ч юм уу эсвэл одоо нөгөө нэг гоё хэлэх чинь гэж жагаад порнон дээр чи янз бүрээр хэлээд байдэн штэ чи намайг аваа гэж дуудаа намайг ашиглаач мэдгүй тэр мөр шиг ч юм ингээ буруу үг зөв юм уу хэргэлдэг ч юм уу те ингээд нэг юм буруу юмнаас одоо үлгэр дуураалаа тэр чинь нэг юм аав нь хэлэхгүй байгаа шүү дээ миний хөө ингээд сэтгэл сайдаа эрэхтэй хүн гэдэг чинь те ингээд зэрхэн байх хэрэгтэй гэдэг ч юм уу эсвэл нөгөө хүүхнийг одоо нөгөө бүсгүйгээ одоо юу гэж байгааг нь асуух хэрэгтэй гэдэг ч юм уу эсвэл гоё ээлж таалах хэрэгтэй чи ингээд өмнө секс хийхээс өмнө ингээд ядаж те нүдрүү нь хараад гоё секс хийдэг баймаа гэдэг ч юм мэдгүй нэг тиймэрхүү юм ер нь бол нэг юм
эрэгтэй хүмүүсийн хооронд өрөндгүү байх одоо ах нь ч юм уу дүүтэй хэлдэг ч юм уу. Гэхдээ уус яг ийм ярьдığım юм хүмүүс хоорондоо. Энийг одоо хүмүүс хаанаас олж мэдж авдгийг? Чи бид хоёроос гэж. Мэдгүй хэлдэггүй хаа. Тэгэл хэлдэггүй болохоор ингээл угаасаа юунаас үзүүхээр порноос л үзэж тарж байгаа. Тэнгүү тэгэл тэгээ порнон дээр гардаг хүүхнүүд чинь бүгдээрээ юу гэдэг одоо 90 60 90 авах юм бол тийм хүүхнүүд өсдөг ч юм уу эсвэл тэг ингээл амар ойрлж мөрлөл нөгөө хүн ойрлохгүй байх мал бараг сандрал яагаад ойрлохгүй байна гэдэг ч юм мэдгүй. Яг нөгөө тийж ярилцдаггүй болохоор эмэгтэй хүмүүс ч бол нэг юм яриад идэв штэ. Тэг ингээл нэг ихч мэгчтэй гэж юм уу ээж мэжтэй гэж юм уу эмээтэй гэж юм уу хөшөө ингэсэн мэг ч юм тэг найз мэдтэй гэж юм уу. Эрэгтэй хүмүүс нэг юм хөөрхи ярих газар олдохгүй байдаг юм шиг байна. Тэгэл юунч болоод байгаа. Заримдаа нөгөө хүүхэнтэй ч хэлж чадахгүй тийм ингээл би чамайг жаргаж чадчихна уу би чамайг ингээд тавилж чадчихна уу чи юу гэж чинь гэдгийг ч баг ингээд зөргөлж асууж чадахгүй тийм за ингээл дуусах чи эсвэл би ингээд хурдан тавьчих юм эсвэл за энэ тавьсан юм шиг байна гэдэг ч юм уу. Бараг чи тавьсан уу гэж асууж чадахгүй ч юм уу тийм. Тиймэрхүү юмнууд байдаг юм шиг санагдсан шүү дээ. Хөө над дээр ч гэсэн 2 оноо өгмөр юм би. Тийм тий. Би 5 оноо авчлаа шүү. Тэгээ тийм болохоор нөгөө бид нар эрэгтэй хүмүүс биднэрт юу хүсэж байгаа бас хэлэхгүй болохоор бид нарыг бас юу хүсэж байгааг асуухгүй болохоор ингээд аль нь юм сэтгэл дундуур ч юм уу тий ингээл бидний ойлголт шал ундаа штэ эрэгтэй хүмүүсээс секстэй сайн эрэгтэй одоо скил нь сайн эрэгтэй хүмүүс ямар гэдгийг ингээд хойлоо ингээд шал өөр юм ярьж байхад эрэгтэй хүмүүс дотор бас өөр юм бодцсон сууж байгаа ч юм л тий ёо өстө би нэрээ өстө хинээ юу шиг 8 дахиж чадахгүй шүү бата одоо өстө нэрээ юу явъя юу жим юм явъя гэж боддог ч юм эсвэл нөгөө янз бүр юм уудаг ч юм уу тий тэгэж бас бодож байгаа л ингээд подкастны доор бичиж ороод ирээ тий та нар яг скиллтэй одоо тий сексний скил нь сайн ирчүүдийг юу гэж боддог вэ? Өөрсдөө бас юу гэж боддог вэ? Тэ өөрийгөө сайн гэж бодоо ямрыг нь яг сайн гэж боддог вэ гэдэг ч юм уу. Тэгвэл айгүй эрэгтэй хүнийг ойлгох нь бас илүү чухал ах гэж бодож байна. Зөвхөн яг би юу үсээд байгаа гэдгээ бодож байхаас гадна за тэд нар яг ямар ойлголттой байгаа нөгөө ойлголтоо нэг тулгаж үзмээр байна. Яг тийм зорилгоос бид нар угаасаа яг энэ дугаар ингэж хийж байгаа тий. Тэгээд дараагийн дугаар дээр магадгүй бид нар үнэхээр шаардлагатай юм бол эмэгтэй хүн тий секси скил сайт эмэгтэй хүн гэж ямар хүнийг хэлэх юм бэ гэдэг дээр ч гэсэн санал бодлоо солилцож магадгүй энэ дугаар хэрвээ бидний одоо хүсэж байгаа хэмжээнд хилцүүлэг өрнүүлж чадах юм бол тэгээ сая чамаг ярьж байхад би ийм бодлоо. Чи товт ингээл мессежүүд ирдэг штэ тий ингээл юм. Одоо нөгөө чи түрүүн бас ярьж ирсэн саяхан би нэг эргэтний зураг мураг аваад маа гэдэг л нэг ярьсан штэ. Тэгэл ингээл нэг эргэтний явуулаад тий ингээд нэг юм одоо яг тиймэрхүү үйлдэлүүдээс нь ингээд харангуут эсвэл зарим нэг мессежээр юм байдаг штэ. Йоо чамбагч та шүнжгөө баах юмсан ч юм уу те. Одоо үйлдэл чинь үлгийсэн ч юм уу те. Нэг тийм ингээд нэг мессеж явуулдаг байхгүй ингээд нэрчүүд ирнэ. Чамаг хүсэж ийн гэдэг нэг тийм сониноо аргаар илэрхийлдэг те нэрчүүд. Тиймэрхүү мессежээс би ингээд бодонгуудаа окей энэ хүний нэгдүгээрт хэрэгцээ нь ингээд өөрийгөө магадгүй хүмүүст харуулах байж болох юм. Нөгөө талаасаа би өөрийгөө секс сайштэй тэг чамаг би ингээд бас тийм гоё секс үзүүлэл та энэ гэдэг нэг тиймэрхүү өнгөйстэй бичингүүд нь би тэгээ босон боо хараад би нэг сайн үгүй яаж мэдхий юм бэ. Тэгээд тэгээ дээрэс нэмээд шүнжэнгөө би чамаа авахс хөө ядраад байна. Шинжин наалтаа хэллээ тий. Тэр чинь нэг секси скил сайн гэдэг түрүүний заяагийн хэлдэг шиг нэг яг нэг порнон дээр ингээл нэг өдөр шөнөгүй хийгээл те ингээл заагаар бол хийгээл засвар олдвол барж ихэлдэг. Тийм юм чи ингээл секси скил сайтад бит хоёр заяагаар мэдгүй. Миний хувьд бол амар тооцохдохгүй байна тий. Тэг би чинь яг ингээд мэдрэмж сайтай, тийм техник сайтай бүх юм ингээд нэг юм таарсан. Тэгээ ингээд өөрөө би бас тодорхой хэмжээний сэтгэл мэтгэлтэй байж тэр чинь юм гоё секс гэсэн мэдрэмж авах гээд байна. Залуучуудаа тэгэхээр зөв тиймэрхүү мессеж явуулах ч бол одоо нэг жоохон найрлага дээрээ юу явуулах муулах дээрээ нөөс нэг жоохон бодмоор байна. Тэгвэл одоо бас авч хэлсэн шүү дээ. Тэгэхгүй болоод ингээд авчир зүггүй. Ямар ч үдэггүй. Тий. Учир мэдүүлэг нь явуулаад тахаачсан зэрэг тэр чинь ингээд гол байгаа онд очихгүй байна. Тэр гэж хэлэх юм байшин бүр зааж өгөөд тээ. Игүй зааж өгөхгүй л энэ ч бас болохгүй байна. Одоо хөөхий бас хаанаас сурах юм тий. Эхтний хараал тэгэл миний эргэтэн гоё гэж бодол явуулдаг л хэлбүүд одоо бодвол. Ой тийм л ахaltaа тий. Игүй яг юу гэж боддог бол би тэгэл одоо бит хоёр тэр наа ямар лаг юм бэ гэж бодол одоо юу гэдэг. Тийм юу авдаг бах тий. Төсөөл. Мэдгүй одоо тэгдэм болов эсвэл ямар төсөөл авдаг би бол тэрийг ойлгохгүй байна. Эсвэл эмэгтэйчүүд яг юу боддتي одоо ингээд чи ингээд хамгийн түрүүнд ингээд нэг танихгүй бооны зураг хөрчлээ тэнгүүт чи хамгийн түрүүнд реакц ямар гарч ирдэг вэ? Хажууд хүн байна уу гэж бодсон шүү дээ. Оциман хөө харж ийн үү? Оциман хөө
Уусраа нөхөө одоо нийт унаа моноонд явж байгаа чи амар юу штэ эсвэл ингээ ажил мажил дээр ч би чи хаан чиж болно штэ эсвэл ингээ хүнтэй болзооч явж бас магадгүй штэ тэгмүүд миний хамгийн ихлэл тэгээд харангуул би амар сандардаг заа бүр амар сандардаг хажууд хүн бэ нүл гэж боддог заа тэгээ хажууд хүн байх бол гяс ингээ уцаа яаж байгаа нэг 2 минут тайвширж байгаа тэгээ нөгөөдг нь орж ингээ харчаад тэгээ устгадаг тэгээ шууд блоклдог. Тийм үү. Чи юу гэж боддээ? Би ингэж бодсон чи ингэж яа тийм. Ингээ хичээд идэг заяа хамгийн түрүүнд харахад надаа ингэж пал гэж явцдаг заяа ингэж нэг хамгийн түрүүнд ингэж нэгэнгүүд ингэж нэг бомны зураг гарч байгаа шүү дээ. Том ч жижигчээ. Тэгээ. Тэгэнгүүт ингэж пал гэж явцдаг. Тэг ингэж яг 2 секунд ингэж гацдаг заяа ингэж гацаа тэгээд тэгснэ ингээд нэг юм тарих мэрхний хөлдөөс шууд гарч байгаа юм шиг 2 секунд бол ми тарих гацдаг. Тэгэл яг юу гэж бодохоо мэдэхгүй ингээд нэг юм харж байгаа л дээ. Тэгээд эхний 2 секундтай гацсан дараагийн 2 секундэд яг надад таалагдахгүй би шийддэм шиг байна заяа. Яа таахгүй гэж байгаа санаад байна. Хүү явуулаад чи бас өөрийнхөө нандин те бахархлыг явуулж хахад би бас бахархаад өгчмөр боломж байв. Зэлээ. Гэтэ ингэ танихгүй баавгаас яаж ч утсан ингэ тэг ингэ хажууд яг урдталт байж байгаа биш бол зураг мургаар ингэ танихгүй баавч хэрэг надаа. Ер нь бол 90% нэг юм гэж бодогддог. А тэг үнэхээр бас 10% нь яах юм. Үнэхээр гоё маа байх юм бол би. Гоё бабаа энэ гэж 3 секунд илүү харгуул байна. Тэрнээс биш. Яг юм биний хайртай мэртэй ч юм уу те би ингээд нэг юм сэтгэлээсээ ингээд харилцаанд байгаа ч юм уу. Тим хүмүүс надад хэрвээ эргэтнийхээ зураг мөр явуулах юм бол надад амар окей. Тэрнээс огт танихгүй ингээл пал гэж явуулгууд ёо. Харин тэгээ тэр зураг айгуу тэнийг явуулдаг те ёо. Хөөе тэрийг яаж авч явуулах хэрэгтэй юм бэ те. За бид зааж өгье л дөө те. Ямар зураг гэдэг гоё юм. За би мэдэхгүй. Би л сүүлд ямар зураг авсан гэж. Ер нь дийлэгтэй авдаг зурганд ямар ихээр ингээд нэг юм өмнөнийхөө цаанаас ингээд дүнгэж ингээд цухуулгацсан ч юм уу те эсвэл ингээд талын гаргацсан бандажтайгаа байж байгаа. Мэдгүй ингээд яг нэг юм нэг могоо зогоо зухууж байгаа мó хайшаа. Унаасаа мэдгүй нэг тиймэрхүү зураг мураг ингээд ирдэг заяа. Амар сонио. Эсвэл ингээд бүр амар томороо ингээд одоо сандал дээр сууж байхдаа хаан тэгээ сууж байгаа. Би бүр гайхдаг заяа. Хүмүүс одоо хаан тэгээ сууж байгаа зураг мурага тэгээ аваад идэв. Нэг сонио ресторан сууж байгаа юм шиг заримдаа бүр ингээд тэгж харагдахаар зөв ингээд зүгээр юм сандал дээр ингээд суучсан муудснаа дээр мэрээс нь авцсан. Тэгээд мэдгүй надад бол уул боомны зураг бишэл бол ямар ч боб байсан муухай гэж. Чиний хайртай хүн чад боомны зураг явуулсан ч гэсэн муухай юм уу? Аагүй тэр чинь шал ондоо шүү дээ. Миний хайртай хүн чинь миний хайртай боош гэж. Тийм тэр чинь бол шал ондоо юм байдаг байгаа. Тэр чинь нэг мэдж байгаа тэг хизээ ирэх үү мэрхүү хизээ явуулах юм гэдэг тэр чинь нэг юм мэдж байгаа явуулна шүү дээ. Ер нь бол за өө явж байхдаа ажил дээр бол тэгж мэж явуулах байгаа шүү дээ. Өө явуулал зүгээр тусаа ч гэж. Гэхдээ яг явуулал зүгээр мэдгүй ойр тэгээ тийм ааг болохоор сайн мэдгүй л ойр дандаа юм шоконд орохоор амар сонио юмнууд авсан болохоор. Мэдгүй тиймэрхүү юмнууд дээ шүү дээ. Хөөс надаа ингээд хараа иймэрхүү байдлаар авсан зураг илүү гой санагдаад яагаад ч юм. Муухай гэхлээр чи заа ингээд. За би одоо яг юу тайлбарч өгөх вэ яах? За ингээд нэг юм за яг сая хэлсэн тэр нэг юм өмнөхөө цанаас цухууж мухаж байгаа тий эсвэл нэг бүрэн гарч ирж мэрээгүй нэг тийм ичимхий боонууд бол надад их таалагддаг заяа. Ичимхий боонууд ч гэх шиг. Нэгэд явуулж байгаа бол нэг сайхан тий ингээд өмдөө сайхан шурттай явуулсан дээ. Тэгээ ингээд зарим хүмүүс ингээд бүр ингээд хөөхийг ингээд бүр тултал нь ингээд хойш нь шамалж мамлаад ингээд бүр өвөл нь ингээд тулгаад бүр ингээд бүтэн гаргаж ирэхээ бүр тэр доошоо моошоо төмсөн бүгдийн дарж марцсан ингээд амар урт тагдуулах гэдэг хичээсэн. Тийм бондыг бол бид нар хараад мэддэг байгаа ийш энэ яста нэрээ урт гарах гэж их өвлөө үзчихээ гэж бод бид нар хардаг байгаа. Тэгээд нөгөө нэг юм малгай залгаанаас гарч ирээгүй нэг юм нэмнэтэйгээ ээж идэг шүү дээ. Нэмнэж шиг яа. Малгай ингээд гараад ирсэн ингээд эхнийх нь ингээд уртлын хийсэн юм. За тэр чинь малгай гэдэг үстэй тэр мөөг шиг юмний чи уртлын хийсэн малгай гэдэг үстэй. Тэр мөр нэг нээсээ гарч ирэх байна. Тийм шүхнээсээ гараад нэмнэгээ тайлчихсан ингээд нэг юм сайхан юм. Яг тэр мөр нь юм гоё юм цэвэрхэн ингээд нэг юм өшөөс гойчихлоо ч гэж. Нэг юм сайхан нэг юм цэвэрхэн нэг гой боо байдаг та тийм ингээд нэг юм хойш шамлаад ингээд нэг юм бүрэн гаргаад ирсэн. Тэгтээ бүр мугнаас нь тулгаад бүр юм базаад уртуулах гэдэгцэн биш тийм ингээд нэг юм байгаагаараа
хөөхнөрөө. Тэгээ ингээд нэг юм гар хангалга хийцэн боонод бас нэг жоохон сонирн байдаг надаа. Ингээд нэг юм бүр юм шингэн мэгэн гоожоо бүр ингээд нэг юм хийдэд бүр юм амар ятсантай ингээд бүр ядарч унахын даваан дээр байгаа юм шиг боомонод бол надад нэг бас амар секси санагддаг. Яг нэг юм би чамраа ороход бэлэн байна. Чи бил нөө гэж аим шиг нэг тийм яг юм гоё юм цэвэрхэн хоороо дөө. Тэгтээ жоохон чигтэй болно. Тийм боо. Зургийн цанаасаас тэрийг харнаа. Харин ч үгүй тэр миний чи ингээд 2-3 секунд дээр баг тэдэн удаа шамлсан байна. Тэдэн удаа гачаалсан байна гэдгийг хараад үдчихдэг байгаа. Эр хөөцөн би биш үү? За ямар юм бэ? Би баг ирүүл болчлоо. Эр хоолны надруу ороод ирчлээ шиг зүгээр. За хавчлаарай. Имээ өө сонсч ийл. Жохон баялцглаа гэж. Жохон өөрийгөө сал тавьчихлаа. Яа, эсэлтэй. За тийм байна. Тэгээд зураг гоё явуулаарай гэсэн үг юм байна тий зөө. Үгүй штэ энэ зураг авч. Тий ингээд бооныхаа зургийг гоё авч хүн л явуулах чинь бас секси скил болчиход байгаа гэсэн үг байхгүй тий чинь foreplay явж штэ тий удирдгал хэсэг тэр нөө оршил хэсэг яваад штэ. Тэг би чинь одоо ингээд тэр гоё боёг хараад ингээд хөөстө нэр орой очиод барыг тий яах гэсэн ч юм уу тий эсвэл хурдуулцсан маслуулсан гэж бодох хэмжээний тэр догтлыг үүсгэж чадчихна гэдэг бол оршилын бас нэг хэсэг яваад байна. Тэг энэ бол бас скил юм а гэж хэлэх гэсэн юм а. Тийм таньдаг хүн рүү явуулаарай танихгүй хүн рүү бол ялангуяа герман гэмт хэрэг шүү. Тийм тий. Хүүе тэгээ энэ эсрэгээрээ тийм юу юм уу? Одоо би ч үдэл танихгүй залуу мөмнийхээ зургийг явууллаа л та. Явуулахгүй л дээ гэхдээ явууллаа гэж бодъё. Юу юм уу? Тэр бас тэгээд би хүсэг байхад нь явуулсан учраас бэлгийн дарамтав. Мөм гайг баха. Мөм чинь ер нь бол дайггүй байдаг шүү дээ. Мөм чинь ер нь бол хаасаагүй шүү дээ. Нөгөө нэг подкастн дээр ярьжсэн маха нөгөө гадаа шалтлаа. Эрэгтэй хүмүүс ингээ гадаа шалтлахаар энэ чинь торгуул өгдөө шүү дээ. Эмэгтэй шалтлахаар өөрөөсөө торгуул авдаг. Тийм болохоор мөм шалтлуул зүгээр эрэгтэн болохгүй. За би хэрэв би өөрийнхөө эрэгний зургийг эрэгтэн үл явуулах юм бол тэр сексийн дарангуул юм уу те? Хүчрхийл юм уу? Эмэгтэй талаас нь бодож үзээгүй байна. Эрэгтэй хүн бол гэх юм бол би тэр хүнийг яаж болно. Эмэгтэй талаас нь ерөөсө бодож үзээгүй юм. Тэр ч одоо ихтэй бэлгийн дарамт л эцтэй. Би эрэгтэй хүсэг байхад би явуулна гэдэг ер нь эмэгтэй хүнээс гардгүй үйлдэл юм бол чи хоёр л мэдрэлтэл бодож үзэж байгаа юм болов. Бараг гардгүй байхаа. Зөвхөн л гардаг баг. Эрэгтэй хүмүүсээс хэлээрээ та нар руу ингээд октод ингээд зүгээр хүсэг багт чи ингээд бэлгэрхний газар мөр явуулж муулаад мөөм зүм явуулж муулаад өрн дуудаад байдгүй. Үгүй мөмний бол зураасны зургаа бол явуулдаг. Гэхдээ танихгүй хүн рүү бол явуулдаг юм байна. Таньдаг хүн зураасны зураг ч гэх шиг. Мөмөө ингээд шахчаа зураас гаргаад тэгээ зураг авдаг та хүмүүсээ. За энийг бол бид нар эмэгтэй хүний скил гэдэг дугаар дээр ярих байгаа. Хэрхэн бүхнийхээ зургийг авч болох вэ? Яа. Тэгвэл тэгээд одоо скиллээ сайжруулахын тулд юу хийж болох юм? Хүлээлгийн өрөөгөө сайн сонсох хэрэгтэй те. Тэгээ эмэгтэйтэйгээ сайн ярилцах. Ер нь подкастыг сонсох хэрэгтэй те. Тийм байна те. Надад нөгөө юу санагцсан. Жохон ариун цэвэр түрүүний яг ярьсан чинь ариун цэврээ ингээд бас анхаардаг байл те. Ингээд гой дотор хувцамсдаг ч юм уу. Заавал эмэгтэй гой дотор хувцамсах албагүй шүү дээ. Тийм шүү дээ. Гой дотор хувцамсдаг ч юм уу те. Ингээд эсвэл нөгөө юмныхаа ус мөсийг ингээд гой зүрхэн хэлбэртэй хайжлуулдаг ч юм уу. Тэг янзлуулж бас болно шүү дээ. Чи түүмачаа надад л ёстой нэр чи хөөхөн мэж хилдгээс илүү надад амар turn off болно тэр хэрэг ингээл дэлгсэн чи ингээл зүрхэн мөрхөн бомб байж ивэл. Окей. Надад л жоохон сайн. Надад гоё байна. Дөрвөлжин бол окей. За дөрвөлжин байсан ч болно шүү. Яасан зүрх яачаа Валентины баяраа тэгээ бэлэг байж болно шүү. Окей, жилднийг удаа яах вэ? Тэрээс байга зүрх мөр одмод пууж зурж урсан байна. За арай тэгж болохгүй байх. Зэн мага. Мэдгүй тэрэндээ хараад хоёрт нөгөө нэг жоохон юу байвал айгууд надад спорт хийдэг хүмүүс мэрэ илүү тийм скил нь сайжирдаг байж магадгүй байх гэж би бодсон. Одоо тийм ингээд нэг юм дасгал хөдөлгөөн хийх байхаар би угаасаа ингээ хүндрээд идэв штэ. Тэгээд одоо дасгал хөдөлгөөн хийх юм бол арайч нөгөө түрүүний ярьсанчлаа хурдан мурдан хөдөлтгөөс хэсүүлээд. Мэдгүй тэр аюул нөгөө нөлөөлдөг байж бас магадгүй байх. Даавар маврын юунаас шалтгаалаад тэгээд эрүүл зөв мөн хооллох молдлох. Тэгэхгүй бол ингээл бас амар бууз идчихэл эсвэл амар хошор идчихэж ч юм уу ингээд юм хийгээд байвал бас хэцүү штэ. Тийм штэ. Ер нь аль алинд нь хэцүү штэ. Амар хийцний дараа секси гэж. Тийм болохоор тэр мөрөн дээрээ бас ингээд нөгөө скиллээ сайжруулахын тулд тэрийг бас анхаарах хэрэгтэй хаа гэж би бол бодож байна. Сексийн тулд гэхдээ ер нь амар төлөвлөх хэрэгтэй болчлоо тий сүүлийн үед.
Өмнө нь ингээд зүгээр хаач хамаагүй хинтэж за хинтэж юу юм бэ яасан. Хинтэж хамаагүй хийждэг мэждэг байсан бол одоо ингээд сүлүүд ингээд за секс эхлэхэд 4 цаг үлдлээ. Одоо би жоохон бэлдэж эхлэе да. Ч юм уу. За нэг 30 минутын дараа нэг секс хийх гэдэг шиг байх шүү. Нэг жоохон давсаг мовсгаа сурлаа да. Тийм болоод байгагүй юу? Тэгээ штэ энэ ч одоо газ 0 ордог ч юм уу тий ингээд газ угааж муугадаг ч юм юм хийн штэ. Тэгэх ёстой байхаа. Гэхгүй болвол ингээд яг гоо гинти байдлаар бол бас болж болно штэ юм уу. Тэгээ тэрэнд амар тиймэрхүү юмнууд нэг амар чухал биш болчихгүй одоо нэг юм гинти секс микс ч юм уу. Үгтэй чи. Тэнд яг нөгөө нэг жинхэнэ галзуу юу байгаа л сэтгэл ягаал болж илээвэл. Нэг ийм асуудал гарч магадгүй юм санагдаад байгаа байхгүй юу? Нийтлэг байдлаас харангуйттай ингээд би уг нь амар сайн байхгүй юу? Тэгтээ ингээд биелгэвчгүй хийхээрээ л сайн ч юм уу те. Нэг тийм яриа ингээд ирчнүүд байдгийг санагдаад байгаа байхгүй надаа ингээд хүүхнүүдийн яриаг сонсоод байгаа гот те. Эсвэл өөртөө ингээд туршлагачлах харангуй тийм тэрэн дээр чинь бид нар бол танихгүй үнтэй шууд ингээд оо тийм үү тэгвэл тэр чи үзэл та гэх тэгэхгүй ойлгомжтой шүү дээ тий. Тэнгүүд одоо яг яах хэрэгтэй юм бэ тий? Эмэгтэй хүмүүсд нэг иймэрхүү асуудал болох юм бол юу гэж хэлэх хэрэгтэй юм бэ? Эсвэл эрэгтэй хүн өөрийгөө тийм гэд итгэцэн тэгээд тэр нь зүгээр л бэлгэвчгүй секс хийх шалтгаан байгаа даа нөө. Тэгдэг хүмүүс айгүй их байдаг. Одоо би жишээлх юм бол би ямар ч нөгөө жимснээс хамгаалах юм спирал интерментер тавилж үзэг болохоор зөвхөн бэлгэвчлээ л гэдэг байхгүй юу? Бэлгэвчгүй бол ингээд бүр хизээж бүр яаж намайг уйлж гуйсан ч гэсэн үгүй заяа. Тэгэхээр ингээд айгүй олон залуучууд тэгж хэлдэг заяа. Айгүй олон залуу. Ер нь бол ингээд залуучууд тэгж хэлсэн. Залуучууд ихэнхдээ тэгдэгтэй ингээд би бэлгэвч ихээр ингээд миний одоо эрэхтэй ингээд буучдаг ч юм уу эсвэл ингээд би бэлгэвч ихээр өрөөсөө тавьдгүй маа гэдэг ч юм уу эсвэл ингээд бэлгэвч ихээр угаасаа л бэлгэвчингүүд л нөгөөх нь баг ингээд буучдаг гэдэг ингээд тиймэрхүү ярьдаг хгүй. Тэгээ би үгүй те ингээд чи ерөөсөө сураагүй болохоор анхнаас ингээд ерөөсөө сураагүй байгаа хгүй бэлгэвч хэрглэж тийм болохоор ингээд наад юуд чи ингээд тархич ерөөсөө тасаагүй ингээд за нэг юм ингээд угалчлаа тийм болохоор би ингээд мэдрэхгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм тэгэж бодоод байгаа хаа тийм болохоор ингээд бэлгэвчийг сурчвал зүгээрээ гэдэг ч юм уу. Тэгээд ер нь бол ингээд сурчтыг дараа нь. Тийм болохоор би одоо эрэгтэй хүмүүсээ зүгээр л тэр нөгөө нэг бол ерөөсөө сураагүй эсвэл хоёр зүгээр нөгөө нэг шалтгаан байх бэлгэвчгүй хийх. Тэгээ надад тэгж бэлгэвчгүй хийх тийм шалтгаан хайж байгаа эрэгтэй хүмүүс амар хариуцлагагүй санагдаад байна. Өөрийгөө тэгээ тэр эмэгтэй хүн ямар ч өвчнөд байгаа юм бэлээ мэдгүй шүү. Тэгээ тэрэнд ингээд амар шалтгаан хайгаал бэлгэвчгүй их гээл дайрч мараал байдаг ч юм уу тийм мэдгүй. Тийм шүү дээ. Нэг шөнийн жаргалаасаа болж өөрийгөө асуудалд оруулаад тэр хүний асуудалд оруулаад тэгээд чинь зөвхөн бэлгийн замын халдвар төвчөн биш бас илгийн ч юм уу тийм ингэ төвчөн байх боломжтой шүү дээ. Тийм болохоор зэрэг ер нь бол эмэгтэйчүүдтэй чандаа шилхэж тэр эрэгтэйчүүд надад шилхэж тэр тийм ингээд манай өнөөдрийн дугаарыг ивэнтгэж байгаа One Brand-ийн хувьд ч тэр бэлгэвчээ хэглээд заашчвал ер нь амар зүгээр. Тэгээд би тэр яриаг бас амар худлаа гэж боддгоо. Ер нь бол нэг юм 95% та амар худлаа ядаа санагддаг яагаад ч бэлгэвчтэй хийвэл би ингээд ямар чадваргүй бэлгэвчгүй ивэл би алдаа ч юм уу. Яг нэг тиймэрхүү өвгөр л нэг залуучууд ингээд нэг юм бидрийг хурахад ансаад байдیں۔ Тэгээд тийм дээр бол бити хууртаарэ эрчүүд маань ч гэсэн бити өөртөө хураарэ тий. Аль талдал хуурж байгаа юм шиг болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь яг үнэндээ ингээд сэтгэл зүйн асуудал байгаа байхгүй тий. Ингээд би дахин дотроо л switch хийчих асуудал тий. Энэ чинь баг мэддэхгүй шахав штий. Ер нь бол тийм үстэй. Тийм штий. Тэр манай One Brand-ийн бэлгэвчнүүд бүгдээрээ мэддэхгүй байгаа. Хэрэглээд үзээрэй манайхаа. Тийм. За тийм байна. Тэгээд миний өнөөдөр одоо ярандаа гэж бэлдсэн поинтууд бол ингээд дуслаа. Тэгэд магадгүй чамд хэлэх үлдсэн зүйл байвал. Одоо ингээ яг төгсгөлд нь хэлэхдээ ингээл чадварын тухай айгүй ярьлаа шүү дээ. Зөвхөн ингээд чадвартай байхаас гадна хоорондоо ярьж чаддаг чадвартай байгаасаа гэж хүсмээр энэ ингээл хүнээс асууж чаддаг юу хиймээр нь ямар нэмээр нь гэдгийг эсвэл нөгөөдг нь ч гэсэн ингээд хоорондоо ойлголцдог чадвартай байх юм бол ер нь бол тэгээд сексийн чадвар чинь тэндээсээ илүү ургаад гараад ирэх баха гэж бодож байгаа. Тэгээ аль нь юу үсэд байгаа, юу үсгүй байгаа мэдээд хоорондоо ярилцчих юм бол тэгээ эхний секс ч, хоёр дахь секс ч одоо олон жил хийсэн секс ч ахаад ингээд тий ярилцаад үзээрэй. Тэгвэл бүр улам залуугийн чинь ч юм уу тий нөхрөө чинь ч юм уу эсвэл эхнэрээ чи сексийн чадвар илүү нэмэгдэх ч юм илүү ярилцсны дараа. Тийм шүү дээ. Тийм болохоор би биэндээ хүндэтгэлтэй хандаад хамгаалалттай секс эгээрэй л гэж одоо дуусгая да. Надад бас яг тэгэж хэлмээр санагдаж байна. Хамгаалалттай эгээрээ дээрээс нэмээд
би ингээд одоо бас айлландаа гоё баймаар байгаа шүү дээ. Өөртөө ч гоё юмаа, тэр үнгээч гоё юмар байгаа. Тэр нөхцөлийг илүү ойртуул боломжийг бүрдүүлж зүйл болвол эрэгтэй хүн ч гэсэн надад өөрийнхөө хүсэж байгаа ямар айлгуулмаар байгаагаа хэлчихэл асуудал те. Нэг тийм ичмчид ташаарлага байхгүй те. Би үнэхээр л тэр сексийг гоё болгох гэж бодож байгаа бол үнэхээр тэр секси оргилцэгдээ хүрмээр байгаа ч юм уу эсвэл үнэхээр одоо тийм халцсан одоо хална гэдэг нь алкогольны талцсан малцсан биш те. Тийм үнэхээр би хийж ажиж чадмаар байгаа байгаавал тэрийг нь хийгээд өгчих гэсэн дээр байвал би юу ч хамаагүй хийгээд өгч мөр тэр сэтгэл зүйтэй байгаа байхгүй. Тэрийг хэлэхгүй ингээд яг юм яавал гой байдгаа хэлэхгүй юм гот ингээд бид нар ингээд 100 юм дундаа сайх хэрэгтэй болчтой те. Зүр өөрөө хэлчихвэл би тэр юм биш те гэл ингээд хийгээд өгчгөр байгаа байхгүй. Тийм болохоор зэрэг хаанаас эрэлтэйгээ хэлээд яалгуулмаар хэлээд ерөөсөө ичгүүгээр тэгээд тэр хүн хүлээж аваад үгүй гэвэл тэр үст те. Үгүй гэвэл тэгэл өөр хүн бас байж болно шүү дээ. Ямар тэр хорвоог төгсгөл байгаа ш. Нэг хийлээ тэгэл секс таарахгүй байсан гэл тэгэл болоо зү те. Харин тий. Бас тэгэл амар дараа нь муу сайн харагдана гэж битгий бас бодорой тий. Ингээл хүмүүс чинь заастай нэрээ сайн хийдэг залуу одоо секстэй сайн гэдгээ баталчих юмсан гэл бас нэг яагаад идэв штэ. Ер нь бол нэг тийм хоорондоо яриа тиймэрхүү юмнууд бас айгүй хор хөнөөлтөй байдаг шүү гэж эмэгтэй хүмүүс тэгэж ярьдгүү байгаа шүү ер нь ярьдгүү байгаа шүү нэг тэгсэн. Сая тэр нөгөө нэг муу яригдахыг гэдэг дээр яна энэ хүү подкаст дуусахгүй штэ. Харин тийм ээ. Ямар сэний юм бэ? Дууслаа гингүүд тий нэмж яриад байгаа юм. Сая нөгөө тэр муу яригдчих гэдэг дээр надад нэг гид юм аа тэр тэрийг хэлээд би дуусгая. За ингээд энийг таахгүй гэж яриад за. Нэг цагтаа би унтсан юм аа. Чиг. За тэгсэн чи одоо ингээд бит хоёрын секс микс ингээд тухайн үед ингээд гоё болоод дууссан заяа. Тэгсэн чинь ингээд дараа нь над руу ингээд уцтан гота хоёулынхаа секс ингээд гоё яасан тий интерметр гэж мэгээд заахгүй. Тэг би тухайн үед тийм зүгээр л байсан шүү дээ. Гоё байсан шүү дээ. Яасан бас интер гэж мэгээл өнгөрсөн. Тэгсэн чинь сүүлд нь заяа би бүр бараг саяхан шахав шүү дээ. Тэр мөрийнхөө ботсон чинь бараг ингээд нөгөө нэг уцаа спикер дээр тавьж байгаа найзуудтай ингээд сонсгосон юм шиг надад ягаад ч юм төрсөн. Ингээд ямар тийм имижн лаглаа гоостэй ч юм уу те барин тиймэрхүү юмаа ингээд нөгөө хүн лугаа гоё яасан байсан энэ асуучи энтер гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү ярианд би орцсон байна да ягаад чинь тэр ягаад зүгээр хоорондоо амар гоё байсан энтер гэдгээ ярилцчаад биш ингээд ойлголцчоод те сүулт нь ингээд зүгээр мессежэр ч юм уу нэг тийм биш зүгээр заавал залгаж малгаж би амар дэжгүй байсан те хоёулынхаа секс гоё яасан тэр ч юм уу те нэг тиймэрхүү юм ярьсны ботсон чинь ингээд ер нь тийм байх магадлал байсан юм гэж бодсон. Тэгэхээр зэрэг эхчүүд хоорондоо нэг тийм ярьт юм шүү. Тэр секс гоё байсан. Тэр имтэй бас баталгаажуулж байна гэдэг ч юм уу. Тэгээ нэг тийм бод амрыгоо тижээдэг. Бэж магадгүй юм тийм болохоор зэрэг хэрвээ нэг удаагийн секс хийгээд өнгөрсөн ч юм уу те нэг дотн мотн харилцаатай биш хүн чинь ингээд дараа нь уц моцоод ярьж мээрээд секс гоё байсан те би лаг байсан те ментер гэж мэгтэй л тэгээд үгүй шүү дээ чи би өөр нэг зүйл магадгүй чи ингээд хүүчээстэй шалмын яасан шүү дээ барыг тэгж хийлээд яг уу энэ таарч мардаг байж гэж бодоод өнгөрсөн шал тэнэг ямар тэнэг юм. Тэгтээ нэг тиймэрхүү юм хоёулахнаа ингээд бичгтэй айгу надад илүү найдан санагддаг шүү дээ. Ингээд тий одоо мууч сайн ч ингээд хэрвээ үнэхээр ингээд одоо секс нь би тавиагүй ч юм ингээл секс нэг тийм онцгүй байсан ч гэсэн те ингээд хоёулаа өнгөрөөсөн шүн гоё ялаа шүү гэд биччихэд болохгүй юу. Ер нь л нөгөөдгийнч баталгаал дахиж унтаж одоо баталдаг ч юм уу те би заавал ингээд батлах хэрэгтэй гэдэг ч юм нөгөөдг нь ингээл мэдгүй тэг шаардлагагүй мэдгүй ер нь тэгэл нэг амар амархан л байхтай амар юм шүү дээ. Тэгэл үнэхээр таалагдж байгаа хэлэл таалагдахгүй болоогүй секс нь бүтээг бол хоёулын секс бүтэхгүй байна гэдгээ эртхэн хэлээл зам замаа хөдөг ч юм уу. Тийм шүү. Тиймэрхүү ер нь бол яг жинхэнэ фидбек амар тусалдаг юм шиг санагдсан. Тэгтээ үнэхээр жинхэнэ фидбек хэлж чадахгүй бол гоё байсан шүү. Чамтай өнгөрөөсөн цаг хугацаа гэл дуусах хэрэгтэй. Тийм шүү. Цаг хугацаа гоё байсан. Секс нь мох байсан гэж болно шүү дээ. Тэгтээ ингээд хоёулаа хамтдаа өнгөрсөн тийм гоё байсан ч юм уу. Тэг ингээд харилцаагаа айтайхан дуусах чаддаг. Тийм байгаасаа. За ингээд ёо. Ямар хэрч ба. За ингээд чивт хоёр өнгөрөөсөн цаг хугацаа гэсэн энд маш сайхан байлаа. Хөөе чи төгсгөл болчоод байна. Тэгэхээр чи подкаст чи бүр дуусаад байгаа юм шиг хаа. Окей энэ дугаарыг хийхэд өнөө шөний яриад гоё ялаа тэгэж. Харин өнөө шөний халанцуу яриа гоё ялаа. Тэ энэ одоо ярианаас та нар бас анзаарсан бах те. Би ч нөгөө уудгүй шалтгаан юм штэ гэдэг ууцсан юм шиг байж чаддаг байхгүй юу? Яг сохтой юм шиг бас яж чадна. Харин тийм ээ тий чи өөрөө өнөөдрийг ууцсан юм шиг л байлаа. За баярлалаа ингээд энэ 7 хоногийн дугаар энэ түрээд өндөрлж байна. Даа чин 7 хоног шинэ дугаар уулзлаа. Түр баяртай сонсогчдоо. Bye.